дэлгэрэнгүй болгооч гэж. Тэгэхээр дэвсгэр үг яг энэ таа. Дэвсгэр үг яах вэ? Одоо наа чи янз бүрийн дэвсгэр үг гараад ирэхэд бид нар бол өөрөөдийнхөө бүгдсэн усууд бол хөөе ч одоо доомнор яг хатгүй байгаа гэсэн чи одоо ингэж овч иж байна. Тэрийг бол та юу гэж үзэж байна? А хоёрт нь манай хөгжмийн зохиолч аюул тайван юм гэж үзлээ та. Манай хөгжмийн зохиолч ингэдэг байхгүй. Хөгжмөө бичихтэй дундлын тэр хөгжүүлэг янз бүрийн баяжил байхгүй. Монгол болцоо байдгүй. Тийм учраас бид нар өхийн 3 дуугаар тавлаа нэг удаан дуугаар тавлаа нөгөөдгөө хууллаа гэх юм. Тэгэхээр та хөгжмийн зохиолч маш их өргөн боломж одоо бид нар тэр Платоны тэр үндэслэл тэр сайхан хөгжил өрнөлийг явуулах хэрэгтэй юм байна. Санаагаар чирч байна. За минут. За тэгээд ерөнхий аккорд гэж юм байна шүү дээ. Багсан гэдэг чинь тэгэхээр юу л яг гэж юм уу тийм. Мажуулаа дэвсгэргүй холдох тусам ерөнхий аккорд нь багсан гэдэг зарчим болж ирж байна. Анаас асуух байгаа дэвсгэргүй төвдөрөө. За би ааштай тодорхой. Би энэ дээр нэг тавьчих юм лээ. Төв өвшиг гэж юм дээр манай уртын дөө манай ардын хөвчөнд бол төв өвшиг гэж байна. Юу тоник гэж байна. Тоник гэдэг ойлголт байхгүй. Энэ дээр ингээ харж байхад бол өвшиг төв өвшиг. Лаадаг юм бол шүү дээ доктортай доктор төв хүрээл тийм ээ. Гол туслах гэж үндэсдэг. Энэ холопогийн үндэслэл бол. Тэгэхээр эндээс даадын хамгийн чухал юм манай лаатанд бол манай хөгөнд бол төв ба хүрээл гэсэн ойлголт. Өөрөөр хэлбэл энэ гац ирж байгаа дуусч байгаа доктортай нэг их шиг байгаа. Тэр босод их шиг нь тэрийг татагдаад байгаа юм биш үү? Тэр тусалж чинь тэрийг хүрээлж чинь тэрийг чингэж байгаа гэсэн утга байна. Тэр татцаа байхгүй. Өөрөөр хэлбэл өрөндийн хөгжмийн доминант буюу хагасны татцаа юм байхгүй. Хөгж хөгжүүлгийн талаар би бол хэлжтэй. Бид нар бол энэ ч бол биш үү? Аажмаар юм уу эсвэл их шиг зэрэгч хөгж шилждэг. Би энэ хөг шилжүүлэг гэдэг яаж би уртын дуунахтай хайцсан шүү дээ. Би хөг шил таны асуулт яг дад тавьсан асуулт тавьсан байхгүй. Хөг шилжүүлэг гэж одоо юу хэлээд байгааг асууж байна. Уу яг танаас салгиж яахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ойлгомжтой. Энэ дээрээс ингээд одоо шил саяны байж тэр хийсэн 5 хууль байсан тийм үү? Тэр 5 хуулираас чинь одоо 5 хүндрүүлэг гарна тийм үү? Хэд болчих юм? 25 болж байгаа шүү дээ. Тэгвэл онлын хувьд бол тэр 25 чинь энэ бүх гişгүүдээс 12 хэрвээ одоо чигдрүүлсэн үгээр бол 12 гişг байгаа шүү дээ. Тэгээ 15 цагаан 7 цагаан 5 хараар хэлье. Тэгвэл тэр 12 гişгийг ба шүү дээ. Тэр 25 үржүүлэг хэд болж 300 болж байгаа. Энэ бол зөвхөн онлайн төвшин шүү гэж тийм. Зөвхөн яг практик дээр хэрэгжиж байгааг би сая нэг зохиол үзүүлсэн тийм. Энэ чинь бол зөвхөн 10-ыг хэрэгсэн байна. Уртын дундуу зөвхөн 3-ыг хэрэглээд орхисон байна. Тэгэхээр тэр уртын дуулагч хугацаа хэдийгээр урчилсан яг тэр төрлөг дотор тийм олныг хийх шаардлага байхгүйсэн учраас хэрэглээгүй. Бид тэр одоо өнөөдөр жива 80 их 80 мэйгээ хэрэглэдэг шүү дээ. Тэрнтэй яг ижил уртын дундаа хэрэглэгдэх нь зөвхөн байна. Цаашаа хөгжмийн зохиолч цаашаа хөгжүүлж зохиол бичих нь бол өөрөөр хэлбэл пентатонизм өнөөдөр одоо полигоноор ярих юм бол строги стикер явж байна. Бид нар чөлөөтэй стикер рүү оруулах хэрэгтэй гэсэн. Бид нар өшөө цааш нь өргөжүүлээд баялаг болох хэрэгтэй гэсэн. За баярлалаа багш. Ингээ та бол одоо санал бас орлоо, асуулт орлоо. Одоо асуултандаа хариулт авсан баг тийм үү? За ингээд баярлалаа багш. Одоо өөр багш нар оролцоостоо за тэнд асуулт байна. Маань микрофон авч өгье. За бүтээл сайхан хэлцээ тавьсан багштай баярлалаа. Тэгэхээр асуулт бол ийм асуулт байна. Одоо жишээлбэл уртын дууны судалгаа хийж байхдаа оюун цэцэг доктор бол 28 одоо юм юу болсон гэж байна. Тэгсэн чинь цаад энэ хот чинь 60-ыг болцсон гэж юм над руу ярьсан байхгүй. Тэгэхээр энэ сая бол энэ хот багш өөрөө одоо ихтгэл дээрээ бол хязгааргүй гэж юм. Тийм ээ одоо ингээд хөгжөөд ингээд тийшээ доош явах энэ бол одоо хязгааргүй юм. Тэр 60 гэдэг тоо хаанаас гарч ирсэн бэ? 60-ыг бол гаргахтаа би Адертоны хэсгээр явах юм бол хязгааргүй гэсэн. 60 гэдэг бол өнөөдөр чигдрүүлсэн хөгийн хэмжээ. Өнөөдөр байж байгаа 12 7 цагаан 5 харын хэмжээнд бол 60 гарах боломжтой. Боломж нь бий. Хөгжмийн зохиолчид одоо цаашдаа ингэж бичмээр байна гэж юм тийм ээ. Тэгэхээр одоо манай өмнөх хөгжмийн зохиолчдын нүунд бол одоо ийм бас ихтгэл бол байсан л байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр тийм ихтгэлийг одоо шаргын бүтээл дээр ч юм уу
одоо тийм ээ юун дээр бас тийм анзаарч харсан тийм юм байгаа болов. Энэ бүр анх учиртай гурваас эхэлнэ. Манай хөгжмийн зохиолчд өөрийн дотоод сэтгэлгээ нь бол энэ пентатонизмтайгаа холбоотой. Тэгэхээр тэр та нар учиртай гурвыг сонсох юм бол тэр дотор энэ яваад байгаа. Зүгээр өнөөдөр бид нар онлын хувьд ингээд цаашаа хөгжнө. Энэ цаашаа ингэнэ гэдгийг гаргаад өгчих юм бол манай хөгжмийн зохиолч хэрэгэлсэн байна. Хамгийн мэдээж хэрэг шарын 2 дугаар саргууны танд байж байгаа. Алтан гэрэл дээр байж байгаа. Хажууд сууж байгаа. Тэгэхээр манай хөгжмийн зохиолч бол энийг хэрэгэлдэг. Энэ нэг мэдрэмж нь байдаг. Зүгээр яг цаашаа өргөжлүүлээд ийм боломжууд байна. Гарман биш ийм баймаар байна. Гэдгийг гаргаад өгчих юм бол энэгээр ингэж чиглэсэн юм хийгээч гэдэг хөгжмийн зохиолчтой уриалж байна. Одоо ингээд хүмүүсээ өөр асуулт байна. За одоо бидний хилцүүлгийн цаг уг нь эхэлж байгаа юм. Их хотогчдоор өөр асуулт байхгүй бол бусад илтгэгч нараас асуулт байна уу гэж асуугаад. За хэрвээ байхгүй бол бид нар нэг үйл ажиллагаа маань 30 минутаар хоцроод байгаа учраас завсарлага 30 минут хийлгүүгээр 20 минут болгоё. Тэгээ буцаж орж ирээд бид хилцүүлэг болон юг итгэгч нараас бас асуух зүйл байвал тодруулах байдлаар хийн. За ингээд бүх нийт үдээс өмнөх хуралдаан одоо энэ үд хүртэх хуралдааны нийт итгэгч нарт баярлалаа. За одоо та бүхэнд ингээд бэлдсэн манай юуны үдийн копи брикийн юу байгаа хэсэг байгаа. За ингээд та бүхэн завсарлаад буцаад 20 минутын дараа энэ танхимдаа цугларна уу гэж байна. Би уучлаарай агшаа. Бүгдээ эхлээд нэг дурсгалын зурагаас дараач гэх. За тэгвэл одоо өглөө дараадаас нь ганцаар итгэж мэн амжиж ирээгүй. Тэгээ одоо бүгдээ бүрэлдсэн байгаа юм чинь дурсгалын зураг авах. Тэгээд кофе брэклэг болоод тохио агшаа. тэгээд ихтэй дурсгалын зураг хаяаж авах хүмүүстэй Бүгдээ яг энэ бүрийг сууж байгаагаараа за тэгвэл хүмүүсээ та бүхэн наашаага энэ саналуудыг нэлээд буюу арга суур. Нааша урагшилж орж ирээд сууцгаач. Манай хурлын итгэгч нар